За цоошин дугаар. За та бүхэн гарчигнаас хараад юун Чингис хааны хойд дөрөө те хин тодорхойч хин гэдэг хүн бараг гараад ирвэ гэдэг ингээд сонирхоод ороод ирсэн байгаа бах. Тэгэхээр танаас нэг асуулт асуух чаа. Хэрвээ 100 хүүхэд ч юм уу те. За энэ дунд ирээдүйн бидний одоо те их удирдагч байгаа. Та тэрийг одоо сонгож өгнө үү гэд танд бүрийн эрхийг хүссэн гэж үзвэл та ямар шалгуураар ирээдүйн агуу удирдагчийг сонгох байсан бэ? Тэгэхээр энэ асуултын хариуг бид бүгдээрээ бөөнөрөө хамтдаа олох гээд үзье гэсэн дугаар байгаа. Та бүхэн яаран солилгүйгээр дугаараа дуустал нь сонсороо. Яг тийм одоо сонголтонд ирлээ гэж бодоход надад нэг юм асуулт гарч иж байгаа хгүй. Одоогийн бид нар яг тэрийг сонгох чадвар байгаа юу? Байгаа үгүйг одоогийн бидний энэ төр засгийн удирдлага сонгосон хүмүүсийн нөхцөл байдал хилээд өхөр харагдсан л да одоо нэлээд доогуур түвшинд байгаа юм шиг харагдаад байна. Гэтэ бид нар түүхэндээ маш олон чадварлаг удирдагч, манлайлагчтай байсан. Тэдгээрийг тэгвэл хэрхэн сонгодог байсан бэ? За би хаан болъё гэд нэг хүүхэд гараад ирэхээр нь за тэг гэ тэ. Эсвэл ингээ хэсэг бүлэг нөхдүүд за энэ Тэмүүжин гэдэг хүүхэд чинь л өстэй ирээдүйд тэ дэлхийн талыг за газар нутгаар бол тал хүн амаар нэрх юм бол баг дэлхийн нийтэд нь ингэж байлдан дагуулах хүн гарч ирэх юмаа гэд ингээд одоо банк ашигтай урьдчилж мэдээд тэр хүүхдийг гаргаад ирсэн юм уу? Яаж тэр удирдагчаас яг тухайн үедээ сонгодог байсан юм бэ те? Тэгэхээр бид нар энэ хариултыг олж авахын тулд өнгөрсөн түүхээрээ жоохон аялах хэрэгтэй болно. Гэхдээ би яг нөгөө 10 жилийн сургалт шиг тэр хүн тэдэн хонд гисэн гэж бол ярихгүй айл болох сонирхолтой те байдлаар тухайн үед Тэмүүжин те хэрхэн сонгож байсан талаар гэдэг ийм агуулгаар ярих дуурайгаа бидний одоо цус генэнд одоо зөв удирдагчтай сонгож байсан одоо түүхэн тохиолдлууд маш их байгаа учраас банк зэргийн ийм зочроо өгөхөд л тэр генэнтэй хийсэн мэдээллээрээ бид нар зөв удирдагчд одоо төрийн түвшинтийг сонгох тэр мэдээлэл нь гараад сэргэд ирэх боломжтой гэж бол зарим хүмүүс үздэг юм байлээ. Өнөөдрийн сэдвийг болохоор 3-4 номон дээрээс агуулга дээрээс яригдана. За хөвчлэн 12-оос 13 дугаар зуунд амьдарч байсан тухайн үеийнхаа Байрон гэдэг овг хотын одоо захирагч байсан хар бэх хүний одоо амьдралын туулал тухайн үеийн нөхцөл байдлаас хэдүүлээ ойлгож авах юм байгаа. Энэ хар бэхийн ноён нь бүр 3-4 хаан дамжаад ингээд төрийн албанд зүтгэцсэн. Тэмүүжний өвөөгийн аав нь одоо хаан байсан те Хавуул хаан байгаа. Тэгэхээр Хавуул хааны үеэс эхлээд одоо нэлээд өндөр наслсан ийм хүн байгаа. За энэ хүний яриагаар бол өөрөөс нь гадна нэг 20-од хүн гэхээр нэг 21 овг хотгийн настай одоо 60-аас нэг 80 насны хоорондох те 2-3 хааны нүүр үтсэн. За ийм хүмүүс хоорондоо нийлээд өөрсдийн хүсэмжит хааныг бий болгох, боожуулах юм үйл ажиллагаа хийсэн байгаа. Өмнөх хаадуудын тэр одоо алдаан оноог дэнсэлж агаад өөрсдийн гисэн чадварлаг хааныг боожуулж бий болох гэж зорьсон байгаа. Ингэхдээ зөвхөн Тэмүүжин биш, Тэмүүжнээс гадна бас нэг 10 хэд нийлээд нэг 20 орчим хүүхдүүдийг одоо аль нэгийг хаан болох гэж зэрэг ингэж боожуулж исэн. Тухайн үеичүүдэд ойр орчмын дайсан улсууд ихтэй хин нэгнийг хаан болгох чинь гэвэл одоо наан амийн хөнөөчих магтаал өндөртэй байсан. Тэгээд ч хаан боллоо ч гэсэн маш богино хугацаа амьдрах магадaltaй учраас нэлээд хідэн хүүхдүүдийг ингэж зэрэг алийг ч хаан болгох боломжтой. Нэг нь хаан болоод нас орсон ч гэсэн алуусан ч гэсэн дараагийн хаан бэлэн байж ах ёстой мэн гэдэг үднээс ийм 20 хүүхдийг бэлтгэсэн байгаа. Тэр нь болохоор янз янзын овг хотгийн бүр дорд гартай энгийн ардын хүүхдч байна. Овг хотгийн толгойлогчдын ч хүүхэд байсан байгаа энэ дунд нь. Тэгээд эдгээр юу хийсэн бэ гэхээр зөвхөн хааныг боожуулж бэлтгэхээс гадна хааныг төвшиж тулах тийм үү одоогийнхороо сэхэтэн гэж ярьдаг та тийм нийт хүмүүсээ ингээд манлайлах ард иргэдийн дундх тийм 10%-ийг давхар боожуулсан байгаа юм. Хүмүүжүүлсэн гэх юм уу те. За энэ процесс бол яг ингээ байгалийнхаа жамаар бол нэг 15-20 жил үргэлжлэх процесс гэнэ л тийм ард иргэд нь оюун ухаан энэ одоо мэдлэгийг айжмаар олж авах хугацаа. Энэ нөхдүүд болохоор энийг маш богиносхоод төрөвчлсөн сургалт гэдэг шиг те 4 жилд багтааж энэ ард иргэдийнх нь 10%-ийг одоо язгууртны төвшөнд бэлтгэсэн байна. Одооний одоо сэхэтэн гэх юм уу те. Гэхдээ одоогийн сэхэтнээс ялгаатай
тухайн үеийн язгууртан гэдэг хүн ямар байх ёстой гэхээр би та нарыг удирдах гэж ингэж өөрөө нэрээ дэвшүүлдэггүй байсан юм байна. Ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн тэр хүнийг язгууртан гэдэг. Ард иргэд хизээ тэр язгууртан хүлээн зөвшөөрдөг вэ гэхээр аль болох олон хүмүүсийн итгэлийг, хайр хүндлэлийг хүлээж чадж байгаа хүмүүсийг язгууртан гэдэг байсан байх нь л тий. Тэгэхээр энгийн ардаас язгууртан болно гэсэн үг. Нэг хотхон, нэг хороондоо ч юм уу тий, нэг сумандаа ч юм уу бусдад маш их юм сэтгэл гаргадаг, бусдад тусалж дэмждэг, бусдыгаа урайлж манлайлдаг тий. Ийм итгэлтэй шудрах, үнэнч гэх юм уу те. За ийм хүн байлаа гэж ботход хэсэг хугацааны дараа яах нь тэр хүн тухайн хотгоны суурны ч юм уу те сум дүүргийнхаа хүмүүсийн итгэлийг олж авсан байгаа учраас тэр хүн яах нь язгууртны тоонд ордог байсан юм байна. Одоогийн шиг те зүгээр ингээд хин ч мэддэхгүй байжсанаа гинт би болё гэд гараад ирдэггүй байсан байх нь л те. Тэгэхээр ийм язгууртны хүмүүсийг яах нь хүн амын 10% нь бэлтгэж боожулсан байдаг байх нь. Дээрээс нь хаанд тусыг өргөх, хааныг дэмжиж туслах, хүч өргөх сайдуудыг нь давхар бэлддэг байсан юм байна. Тэгэхээр нэг үе тэнгийн хэсэг бүлэг ийм хүмүүсийг, хүүхдүүдийг тийм үү ирээдүйн төрийн түвшинд болоход нь бэлдэж гаргаж ирсэн юм байна. За яг энэ үед шүү дээ. 12-оос 13 дугаар зууны үед ар ноёд хоорондоо ярилцаад ерөөсөө хаана боожулж гаргаж ирээ гэд тэгээд Тэмүүжний үед энийг үйл хэрэг те жинхэнэ ажил хэрэг болгосон. За ийм тохиолдол байгаа. За тэгээ энийг ойлгохын тулд хэдүүлээ газрын зураг дээр харцгаая. Тэгээ ямар шуухан байр байдалтай байсныг бид нэр ойлгож ийж тэр ямар овг отгийн хүүхдүүд байсан те ямар онцлогтой юм тэгээ тэрийг ямар арга хэмжээ авч яаж хооронд нь ингэж нийлүүлж нэгтгэсэн гэдгийг ойлгохын тулд газрын ийм зураглалтай байвал илүү бидний тархинд ойлгомжтой байх гэж бодоод энэ зургийг оруулж гин. За энэ дээр болохоор яг ногоонор тэмдэгсэн болохоор чонс гэдэг те Монголын нууц товчоон дээр гардаг. За тэр овг хотгууд бол энэ чонс дотор байгаа гэсэн үг. Тэр ойр орчимд нь ямар улс аймагуд байсан бэ гэхээр баруун талд нь бол мэргэд хэрээд зүүн талд нь олхнууд татар гэж байна. Урагшаа болохоор дандаа юм жоохон суурин ер нь биднээс тис ондоо нүүдэлчин бус улс гэх юм уу да зөрчид онгууд алтан улс тангууд тэгээ баруун талд болохоор хар кидан 8 хойшоо ойрд 20 төмөд баргуужин зүүн хойн тэ тунгуус гэж байгаа. За энэ ойр орчинд байгаа баруун талд байгаа мэргэд хэрээд тэгээд зүүн талын олхнууд татараас бусад овг хотгуудад бараг бүгдээрэнд нь ийм суурин болоод буучлал нэлийн дэлгэрсэн ийм овг хотгуудтай байсан. Энэ нүүдэлч овг хотгууд руу энэ ойр орчмын улсууд нь боол болох гэж нэлийн ийм хил давж орж ирж хүн хулгайлах асуудал нэлээд гардаг байсан юм байлээ. Ялангуяа олхнууд болоо татар талаас ийм зүүн талаас буюу одоо эн чинь болохоор энэ чонсын нутаг бол ерөөсөө Улаанбаатараас зүүн тишээ чой босон хамар даваа хуржийн хойшоо болохоор энэ одоо Оросын газар нутагт байгаа тэр газруудыг нэлээд хойшоо сунсан урагшаага бол 70 задад орчим. Ерөөсөө одоогийн Монголын газар нутгийн 40 орчим хувь дээр юм уу энэ чонсынхан байсан байгаа. Тэгэхээр урдаас хил давж энэ хүн хулгайлах нь бол харьцангуй гайгүй ягаад гэвэл энд говь цөлийн бүс байгаа учраас гэлтэл орж ирдэг байсан байгаа. Хамгийн их орж ирдэг миний ойлгосноор бол энэ зөрчидийн хэсгээс татар те олхнуудын хэсгээс маш их хүн хулгайлах байдал нэлээд илэрдэг ихтэй байсан гэж бол ойлгосон. За ийм байдалтай. Тэгээ чонс гэдэг маань бүртчон гоморлын удмынхан л гэсэн. Бүртчон гоморлын чинь нэг 2 хүн байсан. Тэгэл 2 хүнээс ийм их монголчууд үүсэж байгаа юм уу гэхээр бас тийм биш те. Тэрийг дэлгэрэнгүй нэг дугаар дээр ярьсан байгаа. Тэр тэнгис залаа гатлаад гэдэг нь ямар учиртай юм те. Хүн байсан юм уу, юу байсан юм те. Бүртчэн гомрол манайх зарим нь бол баг чон буг хоёр хоорондоо нийлэл баг хүн өссөн кичгээд идэг те. Тэгэхээр тэр талаар те ямар овг хотгийн 2 хүн нийлээд тэгээд цаашаа салаалаад ингээд энэ чонсын хотог үүсчих вэ гэдэг талаар. За одоо энэ 12 дугаар зууны чонсын хотог дотроо 20 хэдэн овг хотог болж задарч байгаа. Энэ чонсын гаралтай хүмүүс нь болохоор за тэр нь энд гацын зураг нь байна. Энэ 20 хэдэн овг хотгийн бараг 80% нь Бодончир мунхгийн хүүхэд үр ачиж зэнараас одоо салаалж би болсон байт юм билэ. Бодончир мунхаг гэдэг нөгөө 5 сум ингээд хугалах гад байдаг, хугалж чаддгүй за тийм домогтой за нэг хүүхэд нь Бодончир мунхаг гэдэг байгаа баг нь юм ба да тий. Тэр хүний хүүхдүүд ач зэнараас
баг дийлэнх нь би болсон байт юм бэлээ. Тэгэхээр Тэмүүжний үед Тэмүүжин болоод босод 20 хүүхэд байсан гэж шүү дээ сонголттой. Тэдгээр хүүхдүүд маань яг энэ л авг хотгод дундаас сонгогдсон хүүхдүүд байсан гэсэн үг. Ганц дугаар дээр бол багтахгүй л байна л да. Нэг цуврал нэг хэдэн дугаар орох бах. Тэгээд энэ авг хотог болгон өөрийн гэсэн юм онцлогтой байгаа. Өөрийн гэсэн үүрэг зориулттай байгаа. Зарим нь одоо цэрэг дайны зориулттай байхад зарим нь болохоор сан хөмрөх хадгалах зориулттай. Зарим нь болохоор ингээд уран тархан одоо зэр зэвсэг үйлдвэрлэх зориулттай. Гэх мэтчлэн одоо нөгөө Game of Thrones гэдэг кино байгаа шүү дээ. Хаадын тоглоом гэдэг та тэрийг үзсэн бол тэн дээр тэр улс болгон өөрийн гэсэн онцлогтой байдаг да. Нэг нь ингээд банк санхүү хариуцдаг, дан зээл өгдөг. Зарим нь хөлсний цэрэг гаргадаг овг хотогч гэдэг юм, улс гэдэг ч юм уу те. Яг тэрнтэй ижилхэн ерөнхийдөө Монголын л баг Game of Thrones гэж хэлж болох үз. Овг хотог болгон өөрийн гэсэн үүрэг зориулттай байдаг. Тэр өнөөдрийн дугаар дээр бол байран ярих байгаа. Ягаад гэхээр одоо энэ гол түүхийг ярихтай тэр ар ноёдын нэг болсон хар бэхгийн ноён болохоор энэ байран хотгийн тэргүүн гэж байгаа. За энэ байран одоо хинээс үүсэлтэй вэ гэдэг нь Монголын нууц товчооны дис 38-аас 41 дээр тодорхой байдаг. Бодончор Монхон ах нартайгаа ингээм хамт явж байгаа. Тэр нэг юм сул ард байна. Тэрийг хэдүүлээ ингээд дороо оруулъя. Одоо эзэлж авъя гэдээ ах нар нь хэлэхэд бодончор очиод ингээд үзэхэд нэг жирэмсэн эмэгтэй байсан. Тэгээд юун эмэгтэй вэ гэд ингээд асуухад урайхан энэ овг хотогт одоо бэр болж ирсэн. Тэгээд одоо өөрийнх нь нөхөр буюу тэр овг хотгийн хан нас орцсон. Тэгээд жирэмсэн үлдсэн. За ийм эмэгтэй байсан. Тэр эмэгтэйг одоо өөрийнхөө хатан болгож аваад тэгээд тэр хотгийг өөрийнхөө доор оруулчихж байгаа гэсэн үг бодончор Монхон. Тэр эмэгтэйгээс нэг хүүхд төрснийг нь байр адаа гэд нэрлээд одоо байрж авсан эмэгтэйгээс төрсөн гэдэг утгаараа байр адаа гэж байна. Тэгэхээр байран гэдэг юм овг хотог үүссэн юм байна. Тэр хүүхдийнх нь дахиад хүүхд буюу ач нь Мэнэн байран гэдэг хотгийг үүсгэсэн гэж байгаа. Тэгэхээр байран болоод Мэнэн байран гэсэн юм хоёр ялгаатай хотог энчнээс ингэж үүсчихжээ. Тэрнээс хойш одоо энэ 12 дугаар зуунд хар бэхий гэдэг энэ байран хотогт төржилтэй. Хар гэдэг нь болохоор өөрийнх нь одоо арьсны өнгөнөөсөө бол өнгөтэй ямар нэгэн хамааралгүй цээр нэр гэж байгаа. Тэгээ хүүхэд олддоггүй айлд ингээд хүүхэд төрөхөөр хүн биш ч гэдэг юм уу те би биш ч гэдэг юм нэг тийм нэр өгсөн байдаг штэ цээр нэр. Яг тэрэн шиг энэ миний хүүхэд биш ээ гэдэг юм уу те. Тийм утгаар нэрэнд нь хар гэдэг үг оруулаад хар бэки буюу заяа төрүүлэн тогтоон үлдээсэн хүүхдээ гэж байгаа. Тэгээд энэ хүн маань болохоор хожим Хотулаа хааны үед үүсэн бэхий гэдэг нэр цолтой болж исэн юм байна. Энэ байран гэд хотгийн гол онцлог нь одоогийн манайхаар бол эрүүл мэндийн яам болоод батлан хамгаалахын яамнаас баг бусад бүх яамыг нэг дор ингэж хариуцдаг гэж хэлж болох үст тийм нэг овг хотхороо тэр яам гэх юм уу. Гэхдээ яам нь манайх ч одоо 20 яамтай гэхэд баг 20 яамыг нэг дор юм цуглуулсантай ижилхэн тэр үүргийг гүйцэтгэдэг буюу сангийн яам, хөдөө аж ахуй, боловсрал, үйлдвэрлэл, уул уурхай, эрдэс баялаг гэд баг бүгдийг нь баг багтаасан. Тэгвэл нэг бол хоёр хуваачж байгаа. Мэнэн байр нь болохоор илүү боловсрал талдаа, боловсрал, шинжлэх ухаан, инновац гэх юм уу нөгөө жирийн байран буюу энийг бас нүцгэн байран гэж нэрлэдэг юм билэ. Тэр байр нь болохоор санг хариуц, хоол хүнсний сан, зэр зэвсгийн сан, хоримтлалын сан гих мэтчлэн бүх төрлийн санг хариуцдаг. За ийм хоёр үндсэн чиглэлээр бол энэ төрийн үйл ажиллагааг бааздаг юм овг хотог. За өөрөөр тайлбарлах юм бол байр нь болохоор дан сан хоримтлалыг хариуцаад тэрийг нь Мэнэн байрангийнхан яаж сайжруулах вэ гэдэг дээр нь ажилдаг байсан гэж байгаа. Одоо жишээ нь байран буюу нүцгэн байр нь болохоор одоо хоол хүнстэй адуу мал зэргийг одоо хурааж хоримтлуулад байж хахад тэрийг нь илүү чанарлаг болгохыг Мэнэн байрангийнхан хариуцдаг гэсэн үг. Махыг нь яаж илүү өөхлөг болгох вэ арьс ширийг нь яаж илэг болгож боловсруулах вэ одоо үйлдвэр ухцааг нь хэрхэн сайжруулах вэ сүүний гарцыг нь яаж нэмэгдүүлэх нь яаж нөөцшилж хадгалж болохын гих мэтчлийн байгаа сангаа хэрхэн илүү өгөөчтэй байх тал дээр ажилладаг гэсэн үг. Гэ бодохоор энэ дөр бол маш олон мэрэгжлийн хүмүүс энэ овг хотогт байна л гэсэн үг. Хэдийн ийм хоёр тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа боловч яг байран гэсэн юм узуурд нь болохоор ганцхан л гэр бүл гэж байгаа. Яагаад тэгэхээр одоо энэ улсын зүрх
энэ зүйлийг хариуцж байгаа гэдгээ ухамсарлаж байгаа учраас маш хатуу сахилах баттай овог хотог байсан юм байна. Хоёр байр нь болохоор дотроо болон бусад отог руу нүүдэл судал хийх хориотой гэж байна. Хин нэгэн гадны чонсын бос отгийн хүнтэй хандлах хориотой. Засаглалын хувьд Минэн байр маш өндөр дэгийн дагуу ханилан суудаг. Энэхүү гэргид нь заавал мэдлэг боловсролын шаардлагад нийцсэн байж сая хань ижил үүсэх боломжтой болох тогтолцоо байдаг гэж. Тэгэхээр өөр чонсын отгоос суух ёстой тэр эмэгтэй заавал маш өндөр мэдлэг боловсролтой байж гэр бүл болох зөвшөөрөл авдаг байсан байх нь. Минэн байрынгийн хувьд болохоор бага боловсролыг хадгалан өвлүүлэх үлгэрчид гихтэл 1000 ард байсан гэж байна. Нөгөө 1000 ард нь нарийн мэрэгчлэтнүүд байдаг гинэ. Ийм хоёул энэ боловсролыг эзэмшиж байж сая Минэн байрынгийн тоонд тоологдох бөгөөд энэхүү шаардлагыг эс дүргсэн айл өрх отгоос хөөгдөж өөр отогт аж төрдгөө гэж байна. Өөрөөр хэлбэл эхнэр нь ч вэ нөхөр нь ч вэ гэр бүлийн хоёр нь аль нь Минэн байранд амьдрах тийм чадвартай гэдгийг нотолсон байж ижил тэнд амьдардаг байсан байх нэ. Яагаад гэхээр ой тогтоолт бол ямар нэгэн их аюулын үед хадгалах цорын ганц арга гинэ. Хичнээн цаас агуул хадгалсан ч гэсэн шатаагдах дайны хүлд өргөтгөр хоосорч болох учраас хүний ой ухаан дээр тулгуурласан боловсролыг хадгалах зөв тогтол явагдаж байсантай холбоотой гэж. Ерөнхийдөө ямар ч хааны үед за Минэн байрангийнхан бол төрийн ийм залгамж халааг санджах ёстой тийм хүмүүс байсан гэж байна. Тэгэл ямар ч хаан солигдсон бай одоо тэрэнд нь дараагийн хаанд нь те өмнөх тэр хаадуудын үйл хэрэг болоод үргэлжлүүлэх ёстой тэр зүйлсийг ингээд оюун ухаанаасаа гаргаад хилээд өгчдөг. За ийм манайхаар бол нэг юм хүнэн компьютер байна л гэж үзэх юм уу да тий хүнэн санаахой маягийн тийм үүргийг гүйцэтгэдэг байсан байгаа хгүй. Ийм орших эрхэн төрийн тэтгэлэгтэй байдаг учраас эрдэмтэн сэцэд ихээр чуулдаг отог болно гэж. Хизээч хүн амаа 1000-аас дээш гаргадгүй гинэ. Яагаад гэвэл 1000-аас олон эрдэмтдтэй болчихвол манай цаг үед тэжээх боломжгүй байсантай холбоотой. Тухайн үедээ тий хамаг Монголын нэг хүн ард дотроос хамгийн чухал хадгалах ёстой өвийг тэгшдийг Минэн байран болгож тусгайлан гаргаж ирдэг байсан. Нөгөө талаар адуу мал тариа будаа болоод түүнтэй хамааралтай нарийн мэрэгчлэтнүүдийг бэлтгэж мэдлгүүдийг хурааж таатай нутгийг сонгон амьдрсныхаа улбаагаар хүнд бэрхийн цагт бусад айлд анхдагч хөрөнгийг гаргаж өгнө гэж. Энэ нь баяжилт бол биш. Өөрөөр хэлбэл юу ч үгүй хоосорсон үед нэг жөрөхөд толгой сөрөг буюу амь зуулгын хөрөнгө бэлдэх үлийг эрхэлдэг байсан гэж. Ганц малчин бус, уурчин, дарахчин, ноёд узуултан гээд ямар ч төрлийн мэрэгжилтэнд толгой хөрөнгө зэр зэвсэг дарахын уур хийх багаж авах боломжтой. Энэ нь дуртай хүмүүн нь авах бус. Харин заавал гагц төлгнөөс дээш хэмийг 10 жилийн турш өгч байсан өрхөд энэ амь зуулгын толгой хөрөнгийг авах эрх үүсдэг. Өрийн баримтаар нотолдог байсан гэж байна. Энэ тэгэхээр нэг татвар төлдөг байсан. Тэгээд доор хаяж 10 жил татвар төлж исэн хүмүүс татвараа төлөөд тэгээд эргээд одоо нийгмийн халамжинд ажилгүйдлийн тэтгэмжтэй гинт халагдсны тэтгэмж гэж байгаа хүүхэд төрүүлээд бас тэтгэмж авдаг тийм нийгэм татвар төлж исэн хүмүүс бол тэжээгч алдсны тэтгэмж гэх мэтчлэн ингээд татвар төлдөг хүмүүст бол тэтгэмж эргээд ирдэг. Яг энэ системийн одоо тухайн үед хэрэгжүүлж байсан овог хотог гэсэн үг юм байна. Энэ үйл ажиллагаа нь Хавуул хааны үед ихэд дэлгэрч хөрөнгө зарж байсны хүчинд хэлбэрсэн ч Амхан хааны үед арай гэж тогтож Хотулаа хааны үед санхүүжилтгөө зогсож Эсвхэн үед юу ч биш болж дангаар толгой мэдэж Тэмүүжний үед хөрснээр дахиж сэргэж эхэлсэн гэж байна. Хаадаас их хамааралтай байсан тогтолцоо юм аа гэж байна. Тухайн одоо тий Хавуул хааны үед өнгөж хэлж явах үед хүмүүсээс их дургуутсах хүлээж авдаг байсан гинэ. Энэ байранд ингээл хамаг юмаа ингээл хураалгаал өгөөлөдөг. Бид нар юу яагаад заавал ингэж хураалах ёстой юм те? ГБЖ-тэл яах нь хэсэг хугацааны дараа буюу 28 жилийн хугацаанд 3 удаагийн тахал 2 удаагийн дайнд ардуудтай буцаан хөлжүүлэх үйл ажиллагаа хийж өвөл болоод амлалт зэрэгцсэн байсны улбаагаар буюу одоо нөгөө татвар авсан хүмүүстэй буцаага те тахал дайны үед хоосорсон хүмүүстэй ингэж өгснөөр ард иргэдийн одоо итгэлийг хүлээж авснараа байрны хөгжил ийм бий болсон байдаг юм аа гэж. Өөрөөр хэлбэл байран ухаан болоод эд хөрөнгийн хадгалтын сан ард юм аа гэж. Тийм ч учраас их оронч үзэлтэй байхын улбаагаар зөвхөн чонц дотроо гэрлэнэ. Тэгээд элбэг хангалуун амьдралтай учраас Минэн байрантангууд яг оюуны өвөл эрхэлж боловсролыг хадгалахад бүх амьдралаа зориулах
ам тангаргийн дагуу амьдарч байсан гэсэн үг ээ гэж байна. Мөн 17-оос 21 насны хугацаанд 5 удаагийн шалгалтаар байранд үлдэх хэсэг нь шийдэгдэж тэнцээгүй бол өөр отог руу шилждэг байсан. Мэдээж сул тал бол байна. Бие хит өргөмжлөх сэтгхүү үүсдэгэ гэж байна. Бид бол тусгай бүлэг гэдэгтэй адил нөгөөтэйгөр тийм тусгай юм бол бусдыг тэтгэх чадвараар хэмжинэ гэд анхны зарилгынхаа дагуу хэр их оюунтай байна төдий чиний олон хүнийг амьдруулах чадвартай гэдэг гинсээгээр байранд амьдрах эрх үүсэж байваа гэж. Тэр хэдий хэр их хүнийг амьдруулах чадвартайгаараа хоорондоо бас дэнслэгддэг байх нь тийм үү? Хамаг Монголын үед хагас сая хүн амаас байран бол ердөө 1000 мэргэд сэцэд 2000 ахуйч тариачид хадгаламж үүсгэж тэдгэрийг хамгаалах 1000 шилмэл цэрэгтэй отог байсан гэж байна. Энд нэг ч доод зэрэглэлийн буюу мэдлэггүй хүн байхгүй. Иймээс байрангийн мэдлэг тэнхээ нэг амгалан цагийн үед өргөжинд хэлдэг хэрнээ самууны үед бусдыг тэтгэх хойморт залгагдсан сан хөрөнгө мэт ардууд болно. Тийм отог аймагт тэргүүлэгч сонгоно гэдэг нь хамгийн бэрх асуудал байдаг. Яагаад гэхээр ямар ч хүн байран отгийнхаа тэргүүн болж болно. Энэ бусад отгоос ялгаатай нь чинь яг одоогийн парламентын юу гэдэг шиг бүх ард иргэдээсээ хамгийн их чадвартай бусдынхаа манлайлж чадсан сандлыг нь авч чадсан ноён болдог юм онцлогтой отог байсан байгаа. Энэ хар бэхий болохоор миний байран отогтой тэргүүлэх байсан бол хорч ноён тооцооллын тал дээр асар өндөр ухаантай суу бэлэгтэй хүмүүс байсан учраас байран отгийн тэргүүн болсон. Буюу нүцгэн байран гэж бас нэрлэдэг байгаа тийм. Үүнийг батлан үзүүлэлт хийсэн учраас отгийн тэргүүнүүд болсон байх нь энэ хоёр. Нэгэнд байран байх юм бол байранд бүртгэгдсэн бол төрийн их хайр хишгийг хүртснээр нөгөө талдаа төлбөртэй байдаг. Өөрөөр хэлбэл үүрэг дээр тулгуурсан эзэн эрхийн тогтолцоо хамгийн гүн хөгжсөн аймагтан болно. Ийм байдалтайгаар байран отог үүснээс хойш 200 жил болоход Тэмүүжин хөвгүүн төрсөн болно гэж байна. Тэгэхээр энэ 200 жилийн хугацааны өв мэдлэг хөрөнгө хамаг Монголын тэжээлт үндэс байлаа. Энэ улбаагаар Тэмүүжнийг хамаг Монголын хан болоход үндсэн цойр тэжээл нь болж чадсан юм аа гэж. Тэгэхээр Тэмүүжин ч вэ хинч вэ энэ хаан болох таата нөхцөлийг Хабул хааны үеэс нэгтээ байрангийн сан хөмрөг тийм үү одоогийнхоор бол татвар нийгмийн халамж тэр ийм системийг үүсгэснээрээ Тэмүүжин биш махад өөр нэгэн хүн хан болоход суур нөхцөл нь бүрдсэн цаг үйл гэсэн үг юм байна. Өмнөх төр засгийн одоогийнхоор удирдлагууд нь сайн ажилласан байна гэсэн үг. За энэ мэтчлэн байрангаас гадна бүх энэ 20 хэдэн хотгуудыг хинээс үүсэлтэй тэгээд ямар онцлогтой энэ би дараагийн 1-2 дугаарт багтаагаад ярьчих боломжтой гэж үзэж байна. Энэ дундаас ингэж өнөөдрөх шиг тусгаалan дэлгэрэнгүй ярих нэг гол 5-6 хотгууд байгаа. Тэгээд тэрийг арай дэлгэрэнгүй яриад бусдын нь болохоор ерөнхийдөө цохос товч онцлогуудын овг хотгуудын онцлогуудын яриад явчих юм байна. Тэгээ их Монгол улсыг хаанд нэр дэвшижсэн. Тэгээ Тэмүүжний оронд байх боломж байсан. Тэгээд ямар учраас ямар нөхцөл нь бүрдээд Тэмүүжин яг хаан болох болсон. Энэ дээр ар ноёдууд нь хин байсан, ямар нөлөөтэй ажилласан гэдэг талаар мэдээллийг авах юм байна. Энийг мэдэж авснараа өнөө үед бид нар хэрхэн зөв удирдлагаа сонгох юм гэдгийг мэдэж авах боломжтой байгаа юм. За тэгээд шинээр эхэлсэн энэ нэг цуврал хэдэн дугаар явах гэж байна Энэ дугаарын маань агуулга ямар санагдаж байна, ямар сэтгэл төрөв санал нийлж байгаа зүйл байна уу, нийлэхгүй байгаа зүйл хэр их байна. Тэр талаараа санал бодлоо манай хуваалцаарай. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.